За бодийн асуудал дээр яг ийм нэг зүйл байгаа. Зүгээр хэдүүл одоо ажиглая. За одоо ингээд бусад асуудлууд ингээд ер нь хуулийн хяналтын байгууллагуудыг хурдан явдаг. За өнөөдөр ч гэсэн авилгатай тэмцэх газар туулын хурдны замыг бол одоо их л хурдан шалгаж байгаа шиг байна тийм ээ. За бодийн асуудлыг би авилгатай тэмцэх газарт аваачж өгөөд за бас нэлээдгүй том мөнгөн дүн яриад тийм ээ нэлээд одоо данстай тооцоотой юм нарийн мэдээллийг аваачж өгөөд бодийн асуудлаар авилгатай тэмцэх газар туулын хурдны замтай адилхан яагаад мэдээлэл хийхгүй байна вэ? Одоо энийг би зүгээр ажиглаач гэж та хэд хэлээд байхгүй. За энэ хугацааны хувьд бол иймд бол болж исэн юм. Би зүгээр та бүхнийг дахиад факт чек хийгээсэй гэдэг үүднээс хэлж байгаа шүү. 2022 оны 10 сарын сүүлээр нөгөө валютын нөөц багасаад за ерөөсөө хилээр энэ бодийн нүүрсэл гараад байна. Бусад нь зогсоочод байна гэдэг ийм мэдээлэл ирээд за энийг одоо чир регулятор сайд гаргаж ирээд засгийн газрын хуралдаанд хэлсэн юм. За ингээд бодиттой холбоотой асуудлыг бид нэр тогтоол гаргаад за ингээд шалгахын зүйтэй юм байна гэдэг ингээд бөө юм болсон. За ингээд 2022 оны та бүхэн санаж байгаа бол 12 сарын 4-ний өдөр одоо нүүрсний том жагсаал болсон. Энэ бодийн гэрээтэй холбоотой тийм ээ одоо тухайн үед дорж чанд тийм ээ дарга гишүүн бас нэгэн тийм том дүнг зарлаад энэс олж бохимдоод нийгэм одоо тийм том жагсаал болсон. Жагсаал дээр би гарч уулзаад бодийн гэрээтэй холбоотой энэ автотекийг шалгана гэж бэлдсэн. Тийм ээ. За ингээд дараа нь яг хөглөөр нэр бүхий 17 одоо гишүүнийг хуулийн байгууллагын зарласан. Тийм ээ доор хурал болж ирсэн. Тухайн үед хууль зүйн сайдаар манай Нямбатар ажиллаж байсан тийм ээ. За нэр бүхий 17 гишүүн зарлагдсан дотор одоо энэ азийн их хурлаач байгаа. За тэгээд нөгөө нэг сэд дөржхийн хэмжээлтэй баахан хүмүүс зарлагдсан. Аюул сайхан юу гэдэг. За ингээд шалгагдчихсэн. Ингээд 12 сарын дундуур зөвхөн бодийн асуудал нь үлдээд бусад асуудлууд шалгагдаж явцсан байт юм аа. Тийм ээ. Би 22 оны асуудал яриад байна шүү дээ. Тэгээ яг тэр өдөр хуулийн байгууллагын тухайн үед надад өгчээсэн одоо мэдээлэлээр бол яг л одоо миний санийг гаргаж тавьсан данс руу орсон байт. За ингээд учир бүтүүлгээр одоо татсан. Тэгэхээр би дахиад тэрийг гаргаж ир тавьж байгаа юм. 22 оны асуудлыг одоо ерхий сайдсан хүний хувьд би тийм ээ одоо гаргаж ирсэн. За одоо ингээд туулын хурдны замаа шалгахын зөвөө, намайг шалгахын зөвөө тийм ээ. За өөр одоо босод тийм ээ ингээд ямар ч асуудлуудыг бүгдийг хуулийн байгууллага шалгах хэрэгтэй. Гэхдээ тэг шангаач ээ. Бодоод шалгаач ээ. Тийм ээ. Ер нь одоо манай энэ хуулийн байгууллагууд дээр нэг юм шүүхтэр миний бас нэг бухимддаг зүйл. Зарим иргэн ингээд одоо галзуу болгон цуусан юм шиг маш хурдан явчихдаг. Тийм ээ. Одоо энэ зээнх бол дарга бээнх хамглаа хоёрыг хэрэгжчихсэн тэгшил боллоо. За зарим нь бол ингээд ерөөсө таг шавар цууцсан юм шиг гацчихдаг. Одоо жишээлбэл энэ 49 хэрэг байна. Одоо ингээд 10 жил яг юу болсон гэдэггүй. Угшаа хашаа шидэл ингээд яваад. Тийм учраас энэ хэрэгүүдээ адилхан цаг хугацаанд шалгаад адилхан мухарлаад тайлбар өгөөч хуулийн байгууллага. Тийм учраас миний хувьд маш анхааралтай ажиглаж байгаа. Одоо бодийн асуудал санаачлаг гаргаад гарам зүг болоохоо одоо тэр хараан дээр. Гэхдээ эн чинь би нэг авилгатай тэмцэх газар төгссөн юм чинь би зурх одоо сонирхлын төчлөлтэй гэж үзсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр би одоо яг өнөөдөр бас номтын мэдээлэл, номт шадар сайтын мэдээллийг үтсэн би бас байр суурь илэрхийлжсэн шүү дээ. Тэр нь одоо нэг юм бохимдаад хүн яагаад байгаа гэдэг агуулгаар биш шүү. Хүчтэй байр суурь илэрхийлж байсан. Тэгээд сайд болоод өөрчлөгдчихвэл одоо юу гэж үзэх юм те тийм ээ. Тийм учраас энийг одоо хэрвээ тийм ээ тэр гарын үсгийг цуглуулнаггүй бол цуглуулад цуглуулахгүйгүй бол одоо өөр намд ч юм уу цуглуулахгүй гэдгийг хэлэхгүй бол ингээд санаатаа гацаагаад байгаа юм шиг бас би үлдэх шаардсан.